За энэ нэг мэрэгжлийн хүмүүс нь эсвэл ингээд хоорондоо зөрчилдөөд байд юм уу? Эсвэл одоо энэ ой санамж нь загсны хэмжээнд очсон байд юм уу? Би одоо ерөөсөй ойлгохгүй. Нэг юмыг ингээд болно гэхээр бүгд болно гэж шуураад, болохгүй гэчингүүд бүгд болохгүй гэж шуураад байгаа байхгүй. Тэгээ шинжлэх ухаан нь хаана байгаа? Хаана орхичод хаана гэгчээд байгаа гэдгийг би ерөөсөй ойлгож өгөхгүй байгаа. Одоо өнөөдөр бүгд намд хятад ард улсаас одоо хөх нүрс гэж нэрлээд авах гээд энэ тухай яриад байгаа шиг байна. Одон туяа сайд үед ийм шийдвэр гарсан юм шиг л. Хуучин 5 толгой түлш компани дээр явж исэн дээр бол өөр юм явсан шүү. Уулуурхай яам тухай үеийнхаар Эрдэнэс 5 толгой компаниас тэзүү бүх юм хийгээд өгч исэн. Тэнд бол шивээ овоо Багнуур Эрдэнэс 5 толгойн 3-ын нүүрсийг урагшаа явуулаад аль нь хагас кокс болох боломжтой вэ гэдэг судалгаа шинжилгээг нь хийлгээд Багнуурын нүүрс бол хагас кокс болоход хамгийн өндөр боломжтой байна гэд Багнуурын нүүрсний урахыг түшгэлсэн хагас коксны үйлдвэр байгуулъя гэдгийг явсан бохгүй юу? А тэнд Монголд үйлдвэрлэх тухай явсан. Гаднаас импортлж авах тухай яваагүй. А тэрийг тухайн үед яаж гуйлсан бэ гэхээр Хятадаас нүүрс оруулж ирж авч арт түмнийг угаартуулж ийн гэж гуйлсан бохгүй юу? Тэр үед 600 илүү 400 тонн нүүрс орж ирсэн. Гэхдээ тэр нь өөрөө манай Багнуурын нүүрсийг аваачаад хагас кокс болгоод буцааж оруулж ирээд зөвхөн лаборатори дээр турших процессыг л явуулж исэн байхгүй. Тэр чинь бараг 2 жил гарангийн хугацаанд энэ хоёр лаборатори хооронд хийгдээд явсан процесс. За энэ ажлыг 2022 оны 12 сарын 24-ний өдөр нүүрсний хулгай гарсантай холбогдуулаад томилогдсон бэйтэн зогсоосон. Улаанбаатар хот 500 гаруй мянган тонныг жилдээ түлж байгаа. А тэр хэрвээ ашиглалтанд орсон болвол 1.7 саяас 1.8 сая тонн хагас кокс үйлдвэрлэгдэх боломж Монгол улсад өөрөө байсан. Би андуураг бол 25 мегабайт эрчим хүч. Нафта маш олон юм үйлдвэрлэгдэхээр байсан байхгүй. Тэгээ энэ яагаад нэгдүгээр үргэлжлээгүй вэ гэдгийг би асуух гэж байна. Одоо өнөөдөр та нар импортлж оруулж ирэхээс илүүтэй нэгдүгээр энэ ажил яагаад явахгүй байгаа вэ? Хоёрдугаар асуудал та бүхэн 5 толгой түлшийн үйлдвэрүүд дээр технологи алдаа гарсан шүү дээ. Тэнд бүгд намтах Солонгос улсын зурагчлалаар явагдаж ирснийг дундаас нь бойлуулад Хятадын тоног төхөөрөмж оруулж ирсэн гэдэг асуудлууд яригддаг. Энэ дээр та бүхэн ямар хариулт өгч чадах вэ? 3 дугаарт сайжруулсан шахмал түлш тэр чигээрээ муу байгаагүй шүү. Энэ дээр технологийн шийдлүүд явах боломж байсан. А энэ технологийн шийдлийг хийгээгүй. Яагаад хийгээгүй вэ гэхээр удахгүй ээлжээр нь дарга нарын солиод ерөнхий инженерүүд нь солигдоод явсан учраас энийг мэддэг хүн 5 толгой түлшээр үлдээгүй байхгүй. Энэ дээр асуулт. За хэд номер? За 3 номерын микрофон хариулъя. За Батэрдэн гишүүний асуултанд хариулъя. За 5 толгой түлш компани зүүн бүсийн үйлдвэр дээр л угаах байжуулах үйлдвэрийн төсөл явж исэн. За энэ бол одоо нүүрсний хэрэг Батэрдэн гишүүн бас учрыг мэдчих шиг байна. Нүүрсний гэгдэх асуудал үүсч босч ирсэнтэй уялдуулаад ингээд хуулийн хэлтийн байгууллагуудаар ингээд явж байгаа. За үндсэн тэзүү бол сүүлд шинжээчдийн дүгнэлт дээр үр ашиггүй юм аа. Одоо 1000 км үндсэндээ 5 толгойн бүлэг ордоос нааш нь нүүрс тээвэрлж ирээд энд угаагаад боловсруулад үнэтэй бүтээгдэхүүнийг экспортод гаргаад за завсрын бүтээгдэхүүнийг шахмал түлш ашиглаад за хаягдлын аж ахуйгаа бас тооцоогүй байна гэсэн ийм хэд хэдэн шалтгаануудаар энэ шинжээчдийн дүгнэлт хүртэл гарсан байдаг юм байна лээ. За тэгээд энэ асуудал бол хуулийн хэлтийн байгууллагуудаар явж байгаа. За Багнуурын нүүрсний урахыг түшиглээд хагас кокс боловсруулах одоо үйлдвэрийн төсөл бас хэрэгжиж эхэлсэн юм байлээ. За 5 толгой түлш Эрдэнэс 5 толгой хамтарсан ийм байдлаар шийдээд явъя гэд. Тэгэхдээ 5 толгой түлш компани зүгээс нэг 11 орчим тэрбум төгрөгийн зардал гаргасан байдаг. За Багнуурын одоо илэгдэж хорогдсон байшинг нэг засах 4 тэрбум төгрөгийн зардал гарсан байдаг. За тэзүү боловсруулах шатанд нэг 7 тэрбум төгрөгийн зардал гарсан байдаг. За энэ болохоор бас хуулийн хэлтийн байгууллагуудаар ингээд шалгагдаад явж байгаа юм асуудал байна.
За дараагийн асуудал техник технологийн алдаа гарсан байна гэдэг. Солонгосын тоноглоор анх зүүн бүсийн үйлдвэрийг ерөнхийдөө тоноглосон байсан. За хатаах зуухан дээр алдаа гарсан. Маш өндөр чихтэй бүтээгдэхүүнүүд гарч ирсэн. Хөлдөө, бутрамтгай. Энэ Грацийн зөрүү Монгол орны уурын амьсгалд тохирсон тоноглол бас байсан үгүй юу гэдэг дээр эргэлзээтэй байна. Хатаах зуухан дээр уураар хатаадаг ийм технологи сонгогдсон байсан. Зүүн бүсийн үйлдвэр бол одоо үйлдвэрийн дотор орчны агаар бол гадаахтай мөн л яг адилхан байдаг. Налахад одоо Грац 30 хим хүрэх юм бол яг л тэр 30 химийн хүүтэнд үйлдвэрлэл явагдчихдаг. Тэгэхээр бид техник тамдлага түлш компани бол техник технологийн шинжилгэлийн хүрээнд уураар хатаадаг, өндөр градусаар хатаадаг ийм тоноглолыг сонгож иж одоо бид стандартын дагуу чигийг 6% барих ёстой. Эндээ барьж эхэлсэн. Та бүхэн санаж байгаа бол чихтэй нойтон 14-5% чихтэй маш өндөр чихтэй түлш нөгөөх нь уугаад асдгүй ийм асуудал төрсэн. Энэний гол шалтгаан бол тэр Солонгосын хийгээр одоо хатаадаг ийм технологи сонгосон л байсан. Сайн технологи байсан уу гэвэл сайн технологи байсан. Тэгэхдээ Грацийн зөрүү гарсан. Дараа нь за ерөнхийдөө техник технологийн шинтгэл гэдэг юм уу одоо техник ашиглалтын коэффициентийг үргэлж одоо сайжруулад явж байгаа. Ерөнхийдөө тавталгаа түлш компани бол техник ашиглалтыг 62% та байсныг коэффициентийг нэмэгдүүлээд бид зүүн бүсийн үйлдвэр дээрээ одоо төвлөрөөд 82% техник ашиглалтын бэлэн байдлын коэффициентээр ажиллая. Төвийн бүсийн үйлдвэрийг одоо бас ажилуулгыг зогсоосон юм шийдвэрүүд гаргаад ингээд явж байгаа нэ. За хариулж туслаа. За Батэрдэн гишүүн тодруулъя. Чи худлаа яриад шүү дээ. Наа чи ерөөсөө Эрдэнэс тавталгаагаас нөөс тээвэрлж ирэхэд хол гэдэг юм яригдаг шүү дээ. Нүүрс угаах баяжуулах дээр чинь үйлдвэр барих болоод бүх юмнууд нь яваад гисэн чинь усны нөөц нь буруу тодорхойлогдсон гэдэг усгүй газар үйлдвэр байгуулах процесс явсан учраас наа чинь зогссон байхгүй юу? Та одоо өөрөө наад ажиллаж байгаа юм бол ажилдаа эзэн байх хэрэгтэй. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал техникийн асуудал, шинжилгээний асуудал хийж чинь л гэдэг. Та нар түүхэн эд дээрээ шинжилгээ яаж хийх вэ гэдгийг ерөөс ярихгүй байхгүй. Наадах чинь яагаад утаа гараад байгаа вэ гэдэг чинь маш ойлгомжтой асуудал шүү дээ. Асалтан дээрээ явж байгаа. Хүчил төрөгч нэвтрэх ямарч боломжгүй цул хийцэн. Тэнд л асуудлууд явж байгаа. Тэгээ тэрэн дээрээ би шинжилэл хийж байгаа юм уу гэж асууж байгаа. Энэ өвөл юу төлөх юм бэ? Та нар одоо миний сонсноор сайжруулсан шахмал турш үйлдвэрлэхгүй байгаа юм л. Хөх нүүрсийг ч одоо ингээд засгийн газар зогсоож байгаа шүү. Одоо яах вэ? За Эрдэнэ дарга хариулъя. 3 нэмэр микрофон. За уучлаарай би сая энэ тэр усны нөөцийн судалгаа дутуу хийгдсэн гэдэг дээр бас дутуу хариулсан байна. Ерөнхийдөө налахаас бас 6 тэрбум төгрөг зарцуулж иж усаа бол шийдсэн. Ер нь бол таны хэлж байгаагаар усгүй газар одоо баяжуулах үйлдвэр гэдэг барих төсөл гэдэг энэ бол үнэ. Энийг би дутуу хариулсан байна. За хойштой шийдвэр яаж гарахыг бол би сайн мэдэхгүй байна. Тэгэхээр бидэнд одоо нэг 40 мянган орчим мэдлэнгийн нөөц байгаа. Энэгээр одоо бэлдэнэ. Хэрвээ ойрын хугацаанд одоо шийдвэр өөр тийшээ гарах юм бол хуучин мэдлэнгийн түвшээрээ бид одоо үйлчлэлийн бэлтгэл ажлаа хангаад явхад техникийн болон үйлдвэрлэлийн процессд бол алдаа тутагд гарахгүй. За Батэрдэн гишүүн тодруулъя. Харин тий. Одоо тэгээд энэ өвөл яг яах юм бэ л гэж би асууж байгаа. Та нар сайжруулсан шахмал түлшээ үйлдвэрлэхгүйгээд үйлдвэрээ тараацсан юм шүү. Байгаа мó? Одоо тэгээд үйлдвэрлэх юм уу, үйлдвэрлэхгүй юм? Энэ жил сайжруулсан шахмал түлш төлөх юм уу, хөх нүүрс төлөх юм уу? Импортлж авах юм уу, эсвэл дотооддоо үйлдвэрлэх юм уу? Энэ шийдвэрээ яралтай гаргаад явахгүй бол энэ өвөл гал алдах хэмжээнд очичоод байна. Дулааны цахилгаан станц чинь сая турбинтэй холбоотой асуудлууд үүссэн.
Одоо бид нар эндээ яаралтай яриа та нар маань бидний асуултанд хариулаад суугаад ах биш. Энд яаж шийдлээ гаргуулах вэ гэдэг дээрээ бодит үнэн нөхцлөө хилээд дэмжлэгээ авмаар байгаа байхгүй юу? Энд чинь Улаанбаатар хотод амьдарч байгаа байнгын амьдарч байгаа 1.7 сая иргэний асуудал болчиход байна шүү дээ. Тэгээ энэ дээр бидний өмнөөс түүх яриа суугадах юм. Түүхийг чи бид нар мэдж байгаа байхгүй да дарга. Энэ өвөл яах вэ гэдэг дээр дэмжлэг. За Эрдэнэр дарга хариулъя. За бид яг одоогийн байдлаар бол одоо 40 мянган нийтлэнгийн шахмал түвшээ үйлдвэрлэнэ гээд за үйлдвэрийн техник технологийн хувьд бол одоо бэлэн байдал хангагдаад ингээд явж байгаа. За үндэсний хорооны шийдвэр гараад манай төлөөлөл удирдах зөвлөлөөс шийдвэр гарсны дагуу бид бол яг одоогийн байдлаар худалдаж авнаа гэсэн ийм төлөвлөгөөтэй явж байгаа. Энэ шахмал түлш өөрөө маш сайн түлш. Энэ түүхэн үүргээ гүйцэтгсэн. Бид яг энэ чанар стандарт одоо яг энэ Монголд мөрдөгдөж байгаа энэ стандартын таазандаа тулчаад байгаа байхгүй. Энийг илүү сайжруулахад юу хэрэгтэй вэ гэхлээр дараагийн шийдэл маань хөх нүрс хагас коксл гэж харж байгаа. Түүнээс өмнө явж ирсэн өмнө 5 6 жилийн түүхийг одоо стандартыг бууруулахгүйгээр бид